Hi, Цангийн channel татамрал та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Сайхан надамлсан уу? Сайхан уншиж байна уу? Тэгээд гадаадд сууж байгаа бас монголчуудтай мэндийг хүргэмээр байна. Би өнөөдөр энэ бичлэгээрээ ерөнхийдөө тэмдэглэл хөтлөх талаар хуваалцах гэж байна. Өөрийнхөө яг бусдаа хүргэмээр байгаа мессежийн талаар ярих гэж утсан. Тэгээд шууд сэдв рүүгээ орох юм бол би сайхан яг нэг ийм зузаан дуу дэвтрийг бичээд ингээд сүлийн хувцсан дээр нь бичээд дуусглаа. Одоо утгагүй шинэ дэвтэрлүүгөө орох гэж байна. Нэг иймэрхүү дэвтэр шинэ байна. Тэгээд энэ бол миний энэ хоёр ер нь ингээд одоо миний хиддэх тэмдэглэлийн дэвтэрт орохыг бол би ерөөсөө мэдэхгүй байна. Маш олон тэмдэглэлийн дэвтрүүдийг ер нь бичиж дуусгасан байдаг. Миний санхын бүр бага бахтаа л бичиж чаддаг болоод гэх юм уу да баг яг ингээд сургуультай хэл бичгийн одоо дүрм үзээгүй байхдаа л тэмдэглэлийн дэвтэр хөтлж гисэн ер нь санагдаж байна. Тэгээд анхныхаа яг тэмдэглэлийн дэвтрийг гэрийнх нь маань нэг төрсөн өдрөөр худалдаж авч өгч байхад би бүр маш баяртай хүлээж аваад тэгээд амар хөрхөн тэмдэглэлийн дэвтэр дээр ингээд миний 10 хүсэл миний дуртай зүйлс гэд ингээд юм листүүд гаргаж бичдэг байсан. Тэрийг ингээд одоо ч гэсэн хадгалаад хаяа ингээд харахаар амар хөөрхөн байд. Тэ ер нь яг тэмдэглэлийн дэвтрийн талаар яг юм бичлэг зориуд хий гэж бодсон. Ер нь одоо тэмдэглэл хөтлөх талаар шүү уучлаарай. Journaling ер нь одоо тэмдэглэлийн дэвтэр хөтлөх маань ер нь бидний мэддгээс боддгоос ер нь одоо ингээд маш чухал гэдэг талаар та бүхэнтэйгээ дурдъя гэж хүссэн юм аа. Тэгээд одоо бид нар ч одоо өглөө босоод ус уух хэрэгтэй байдаг, нүур амаа угаах хэрэгтэй байдаг гэдэг шиг өглөө босоод ус тааж чадвал өөртөө цаг гаргаад тэмдэглэлийн дэвтэр хөтлөөд бичих нь бас яг маш чухал байдаг шүү. Заавалчгүй мэдээж өглөө гэх албагүй. Орой үеж болно, өдөр үеж болно, таны өдрийн туршид мэдээж тэмдэглэлийн дэвтэр одоо тэмдэглэл хөтлөх зав байдаггүй байж магадгүй. Яагаад гэвэл таны одоо амьдралын хэв маягт ороогүй те цаг гаргаж сураагүй болохоор ингээд яг цаг заавалчгүй ажил хийж байгаа юм шиг зоож л ерөнхийдөө гаргавал тэмдэглэлийн дэвтэр хөтлөхөөр бас одоо байж магадгүй, тийм хүмүүс үзэж магадгүй. Тэгээд яг хэрвээ хөтэлдэг бол nice. Тэгээд хөтэлдэг бол бүр гоё үргэлжлүүлээд тууштай өдөр болгоно ч юм уу хамаагүй өдөрт хэдүүдэнд чамаагүй хөтлөөрөө хэрвээ хөтэлдөх одоо тийм зуршилгүй хүн үзэж байвал хөтлөх нь маш чухал шүү гэдэг талаараас өөрийнхөө хувийн одоо туршлагаа хуваалцъя л гэж ерөнхийдөө сэтлүү үйл гэдэг одоо зорилготой бичлэг хийж гин. Тэгээд маш олон талаас нь мэдээж одоо давуу тал ач тус те яагаад тэмдэглэл хөтлөх хэрэгтэй вэ? Яагаад гоё байдаг вэ гэдэг талаар бол ярих боломжтой. Хамгийн наазах нь яг гараараа тэмдэглэлийн дэвтэр хөтлөх нь айгүй сайн. Ялангуяа тархины үйл ажиллагаа болон одоо мэдрэлийн төв тогтолцоо, за тэгээд тархины үйл ажиллагаа, тэгээд хөгшрөлтөөс ерөнхийдөө айгүй сайн сэргийлж өгдөг. Маш одоо чухал зүйл юм байна гэдгийг судалгаагаар хүртэл батлаад ер нь эрдэмтэд сайхан бас нэг юм шинэ судалгаа гаргасан гэж бас би нэг дагдаг сэтгэл судлаач хүнээсээ ерөнхийдөө подкастаас нь сонсч байсан. Тэгээд тэр сэтгэл зүйч эмч юм болов сэтгэл судлаач эмч маань өөрөө ч гэсэн одоо клиентуудтайгаа өдөр болгон уулзаж тэмдэглэлийн дэвтэр дээр одоо клиентуудынхаа талаар бичдэг болохоор маш их баярлсан гэд подкаст нэр ярьж байсан. Зарим нь үтсэн байж магадгүй. Тэгээд би бас тэрийг ингээд сонсчод би яг нэг хэсэг хэдэн жил компьютер дээр ингээд онлайнаар тэмдэглэлийн дэвтэр хөтэлдэг байсан л да. Ягаад гэвэл яг ажил хийдэг байх үедээ тэг ажлынхаа дундуур яг ажил хийж байгаа юм шиг бас ингээд бусад хүмүүст их мэддэхэргүй. Тэгээд тухайн үед бас миний сэтгэл зүйн байдал маань ч гэсэн ерөнхийдөө нэлээд тусалдаг байсан болохоор ер нь бол би өдөр болгон ажил дээр компьютер дээр тэмдэглэлийн дэвтрээ хөтэлдэг байсан. Гэхдээ одоо бол би заавалчгүй үзгээр балаар те гараараа яг цаасан дээр тэмдэглэлийн дэвтэр ерөнхийдөө хөтэлж байгаа. Тэгээ гараараа handwriting гараараа бичих нь ерөнхийдөө бол тархины үйл ажиллагаанд айгүй сайн юм байна. Хөшрөлтөө сэргийлэх юм байна. Тэгээд
дээрэс нь ерөнхийдөө маш им газардлага болгож өгдөг байгаа хүний одоо ялангуяа мэдрэлийн тогтолцоог маш сайн тайвшруулад яг одоо цагтаа авчираад тэгээд айгүй сайн бас одоо гараа ингэж яг бичгэд нарийн хөдөлгөөнүүд оролцдог болохоор ерөнхийдөө бас яг тэр одоо эрүүл мэндтэй талаасаа ч гэсэн маш ач холбогдолтой байдаг юм байна. Бидний сая тэмдэглэлийн дэвтэр хөтлөж явахдаа л ерөнхийдөө гинт энэ бичлэгийг хийх сэтлэн төрмөөд шууд та бүхэнтэйгээ ингээд бичлэгээ хийгээд бичээд сууж байна. Тэгээд юу гэж бичсэн бэ гэхлээр ер нь одоо ингээд бид нар найзтайгаа удаан хугацаанд уулзаагүй найзтайгаа эсвэл гадаад байгаад ирдэг найзтайгаа ингээд уулзахдаа цаг тоглоод уулзаад тэг ингээд амьдралаа хуваалцаад гэдэг ч юм уу ингээд ярилцаад суудагтаа яг ижилхэн бид нар өөртөөгөө яг уулзаж байгаа юм нандан цаг хугацаа гэж ерөнхийдөө би бол яг тодорхойлмоор байна. Яг тэмдэглэлийн дэвтэр хөтлөх цаг бол яг чи өөртөөгөө уулзаж байгаа цаг. Тэгэхээр мэдээж энэ бол яг me time-д бол маш орно. Me time-да нэлээд quality me time буюу чанартай өөртөөгөө цагийг өнгөрүүлэх цагт бол тэмдэглэл бичих бол баг номер 1-т орно гэж бол би бараг хэлмээр байна. Мэдээж өөр me time, quality me time байгаа л да. Одоо ганцаараа гадуур алхах, ганцаараа гадуур болзоонд явах те өөртөөгөө кофе уух гэдэг ч юм уу, ном унших. Бас энэ бүгд нэлээд одоо бас чанартай me time өөртөөгөө цаг өнгөрүүлэх activity-нд орно. Яг тэмдэглэл хөтлөх бол яг бас нэлээд дээгүүр ер нь бол топт нэгт жагсах байх гэж бас би бодож байна. Тэгээд дээрээс нь resource буюу одоо юм хэрэгцээтэй зүйл шаардлагадах нь хамаагүй бага. Танд нэг одоо өндөр үнэтэй одоо мөнгө шаардлагадахгүй та яг өөртөө таалагдж байгаа гоё дэвтрээ тэ ямар ч хамаагүй дэвтэр зузаан байна уу, нингэн байна уу хамаагүй дуртай өнгийн цаастайгаа тэгээд ийм лайнтай юу, лайнгүй юу, доттой юу, эсвэл ийм зурагтай юу гэх мэтийн ингээд одоо өөрийнхөө таалж байгаа эсвэл зүгээр л гэрт бэлэн байгаа дэвтрийг авах мөнгө. Тэг мэдээж үзэг балны одоо гоё дуртай үзэг авах ч юм уу эсвэл зүгээр гэрт байгаа балаа хэрэглэх гэдэг ч юм уу. Яг энэ хоёр дээр л яг мөнгө орно. Бусад зүйлсээр бол одоо танаас бол мөнгө шаардагдахгүй, цаг шаардагдана, анхаарал шаардагдана. Тэгээ мэдээж одоо яг тасгал хийхдээ бид нар ингээд шийдвэр гаргаад за тасгалаа хийгээд хувцас өмсөд бэлддэг шиг яг тэр нэг юм цагаа гаргах, нэг юм шийдвэр гаргах яг таны өөрийн хичээл зүтгэл талаасаа яг тэр шаардагдана. Тэгээ ер нь бодоод үзэх юм бол багаар одоо 7 хоногт 1 удаа бичиж эхлээд 7 хоногт 2 удаа 3 удаа болгоод ингээд ойртуулад тэгээд цаг байхгүй байгаа юм шиг санагдчихсэн ч гэсэн зүгээр 5 минут ч хамаагүй ингээд цаг гаргахад нь бичих. Тэгээ утсаа оролдоод скроллдоод интернет орж сошиал медиа орж ингэж одоо утсаа маажихын оронд ингээд юм уйтгартай санагдаж байгаа юм шиг ч гэсэн хамаагүй дэвтэр гаргаж ирээд зүгээр юу ч хамаагүй бич. Миний бас нөгөө саяхан уншаад бичлэг хийжсэн Artist's Way гэдэг номон дээр бас доторх одоо тэр юм урлагийн мэдрэмжээ, creative мэдрэмжийг яаж сэргээх вэ гэдэг дээр бас яг энэ номон дээр ижлэхнэр тэмдэглэл хөтлөхийг бол маш хатуугаар зөвлөдөг. Маш их зөвлөдөг. Тэгээд би бас яг энэ номыг уншсны ачаар илүү тэмдэглэл хөтлөх одоо рутиндээ илүү бас орсон. Нэг хэсэг ингээд тэмдэглэл хөтлөх рутин маань ингээд алдагдаад бичих шаардлагагүй санагдаад ч гэдэг юм уу. Ерөнхийдөө хөвчлэн ингээд сэтгэл санаад ажгүй байгаа амьдрал ингээд айгүй айтаахан болоод яваад өнгөрөх үед эсвэл айгүй завгүй үед ер нь хүн ингээд нэг тэмдэглэл хөтөлдөггүй юм шиг бол надад санагдаж байна. Бүр амар юм болохгүй сэтгэл санаа тогтворгүй хэцүү болсон үедээ хүн магадгүй тэмдэглэл илүү хөтөлдөг байсан. Би бол тэгж байсан юм шиг санагдаж байна. Тэгээд таны сэтгэл санаа ер нь мууч бай, сайн ч бай, энгийнч бай, уйтгартайч бай те. Ер нь байнгын одоо ямар ч сэтгэл зүйдэрэ байгаа хамаагүй тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд тэмдэглэл хөтлөх ерөнхийдөө зуршлыг бий болгож чадах юм бол та бараг өдөр болгон өөртөөгөө уулзаж өөрийгөө ингээд газардуулаад өөртөөгөө одоо өөрийнхөө оюун санаа бодолтойгоо ерөнхийдөө нэлээд гоё
нээлттэйгээр өөрийгөө хуваалцах, өөрийгөө сонсох, өөрийгөө ойлгох заавалчгүй нэг юм гүнзгий утга учиртай байх албагүй зүгээр л би өнөөдөр инглээ тэглээ иймэрхүү сонин сайхантай гэдэг яг найзтайгаа ярилцж байгаа юм шиг өөртөө ярилцсан гэсэн үг. Тэгээд энэ нь бол ерөнхийдөө яг сэтгэл судлал, сэтгэл зүй, сэтгэл зүйн эрүүл мэнд гэх мэт талаасаа бүр маш өгөөжтэй, маш хэрэгтэй. Тэгээд зөвхөн ч одоо сэтгэл зүй гэлтгүүгээр би та бүхнийг түрүүнд дурдсан шин яг юм эрүүл мэнд тархины мэдрэлийн тогтолцооны эрүүл мэнд талаасаа ч гэсэн маш ач холбогдолтой ийм сайхан зүйл байх нэ. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа хүн та бас энэ бичлэгийг үзснээс хойш ингээд магадгүй дэлгүүр гараад дуртай дэвтрийн одоо дуртай дэвтрээ худалдаж аваад дуртай үзгээ худалдаж аваад ерөнхийдөө маш туслана. Би бол яг нэг хэсэг дандаа юм чинэлэгийн өнгөөр бичдэг гэж жагаад сүүлдээ ингээд за өдрийн нартай үед би юм шар өнгөөр бичээд оройны цагт би юм чинэлэгээр бичиж гэж бас сүүлд нэг юм хөөрхөн өөртөө юм рутин бий олгоод тэгсэн чинь бас айгүй сонирхолтой. Тэгээд ерөнхийдөө дуртай өнгийн үзэгч нь байвал дуртай эсвэл одоо үзэг балч нь байвал дуртай дэвтэрч нь байвал дуртай яг юм цаасны өнгө бас айгүй надад чухал санагддаг. За миний хувьд гэх юм бол ерөнхийдөө нэлээ юм дулаан шаргал цагаан дуу цаасан дээр бичих айгүй дуртай. Тэгээд цаас нь ерөнхийдөө бас айгүй чанартай байвал илүү гоё байдаг. Гэтэ мэдээж хүн болгоно ачиг биш зүгээр хамаагүй ямар ч дэвтэр гэрт нь ингээд бэлэн бай. Тэрэн дээр ингээд бичиж бас болно. Би ер нь ингээд өмнө нь ингээд зөндөө дуусгасан дэвтрүүдэд ботхоор янз бүрийн л одоо дэвтрүүд дээр ерөнхийдөө бичиж дуусгаж байсан. Тэгээд бүгдийг нь ингээд бас зарим нь хайсан. Гэхдээ сүүлийн хугацаанд бичсэн дэвтрүүдээ ерөнхийдөө хадгалдаг. Тэгээ хаяа нэг жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа ингээд эргүүлээд хараад жоох ингээ гүйлгээд харахад бас яг жилийн өмнө 2 жилийн өмнө би хаана исэн бэ? Юу бодож исэн бэ? Юу бичиж исэн бэ? Ямар шүү сэтгэл зүйтэй байсан байна? Ямар одоо хөгжил, хувь хүний хөгжил талаасаа ч гэсэн те ямар цаг хугацаанд ямар одоо газар байсан байна гэдгийг бас ингээд эргэж дурсаж харахад айгүй сонирхолтой байдаг. Бага насныхаас дэвтрүүд харахад айгүй тийм хөөрхөн дурсамжтай нандин байдаг. Тэгэл одоо тэмдэглэлийн дэвтэр хөтлөх нь ер нь бол ингээд бараг өөртөө зориулаад өөрийнхөө бараг ном бичиж байгаа юм шиг бас юм гоё урлагийн бүтээл шиг байж болдог. Зарим хүмүүс бас айгүй юм шүлэглэх дуртай, шүлгийн одоо юм уран зохиолын гоё одоо авиас мэдрэмжтэй болыг тиймэрхүү байдлаар тэмдэглэлийн дэвтрээ хөтлж болно. Зүгээр л энгийн байдлаар найзтайгаа чаталж байгаа юм шиг бараг өөртөө гээд зүгээр гоё энгийнээр яаж болно, англиар бичиж болно, өөр гадаад хэлээр бичиж болно, тэ монголоор бичиж болно, дууны үг шиг ингээд гоё шүлэглээд бичиж болно. Энд бол ингээд ерөөсөө ямар ч дүрм байхгүй. Энэ бол яг зөвхөн таны одоо талбар. Тэгээд та яг энэ талбарынхаа яг продюсер, найруулагч, тэ зохиолч, эдитер байж болно. Тэгээд энэ тэмдэглэлийн дэвтэр бол зөвхөн таны өөрийн хувийн маш нууц гоё одоо орон зай өмч байх болно. Таны тэмдэглэлийн дэвтрийг хинч нэвтрэх өөр хинч одоо нэвтрэх ёсгүй те өөр хинч таны тэмдэглэлийн дэвтрийг унших эрхгүй. Энэ бол зөвхөн яг таны орон зай, зөвхөн таны юм secret ариун гоё хамгаалалттай safe орон зай. Та хүнд ч хэлж чадахгүй юмудаа бас тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж болно. Хинч уншихгүй байх тал дээр бас нэлээ ингээд одоо анхааралтай хандах хэрэгтэй гэх юм уу. Тэгээд яг юм гоё тэмдэглэлийн дэвтрээ бас энергийн түвшинд ингээд гоё хамгаалаад нууцлаг гэдэг юм хамгаалттай байлгаж бас болно. Тэгээд гадуур хаяа явахдаа ч гэсэн одоо туртаа кофе шоп эсвэл туртаа юм парк руу явахдаа авч явж болно. Гадуур хамт авч явж болно. За би бол ер нь хаяа л гадуур хамт авч явдаг. Тэгээд хөвчлэн ер нь бол гэртээ ингээд ойрхон бэлгэж идэг. Тэгээд ер нь бол байнга бичихийн тулд ядаж өдөр болгон ч юм уу өдөр өнжүүд бичихийн тулд нүдэнд бас ил харагдах газар байвал айгүй зүгээр. Далд хийчих юм бол ерөнхийдөө заавалчгүй гаргаж ирэх хэрэгтэй болно тий. Эсвэл та бичих хэрэгтэйгээ бичмээр байгаагаа мартчихдаг ч юм уу. Ойрхон ингээд ил нүдэнд харагдах газар тавьчих юм бол ерөнхийдөө аваад бичгэд арай эвтэйхэн, арай амархан хялбартай үзэг дэвтрээ байнга бэлэн байлгаж ивэл ерөнхийдөө цаг айгүй хэмнэн тэгээд илүү бичих магадлал айгүй өндөр байх болно. Би бол одоо
Ялцчгүй энэ дэвтрийг би одоо хизээ хэлсэн юм болоо. Бас 25 оны 8 сард 1 жилийн өмнө ерөнхийдөө ихсэн юм. Тэгээд энийг бол яг өдөр болгон би бичээгүй. Өдөр болгон бичих юм бол энэ дэвтэр бол маш хурдан дуусна. Би энэ дэвтрийг бас нэлийн дундуур нь зайтай, зарим өдрүүдэд үнэхээр завгүй, өглөөнөөс орой хүртэл ямар ч бичих завгүй болохоор ингээд бичихгүй тохиолдлууд гардаг. Тэгээд одоо бичих завтаа үедээ гаргаж ирээд өмнөх одоо тэмдэглэл нь хизээ байсан байна гэдгийг харахад бас ерөнхийдөө айгу хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл за би хэдэн өдөр өөртөө цаг гаргаж чадаагүй байна гэж ерөнхийдөө боддгоо гэсэн үг. Тэгээ хаяа зүгээр юм номноосоо уншсан хэрэгтэй мэдээллүүдээ бичиж аавна. Хаяа зүгээр өөрөө өөртөөгөө ярилцж байгаа юм шиг бичиж аавна. Мэдээж хаяа ингээд өөрөөсөө асуумаар асуултуудаа бас бичиж авдаг. Хүн ерөнхийдөө ингээд өөрөөсөө асуултууд асуухаар маш их одоо бодох хэрэгтэй асуултууд гэх юм бодох хэрэгтэй бодлууд айгүй орж ирдэг юм шиг санагддаг. Яг сэтгэл зүйчтэй уулзаад сэтгэл зүйч танаас асуухын оронд ерөнхийдөө та өөрөөсөө бас асууж байна гэсэн. Тэг яг би сая ингээд дэлгээ харахад нэг юм асуултуудын хэсэг надад гарч ирлээ л дээ. Тэгээд заавалчгүй хариулах шаардлага байхгүй асуултандаа яг ингээд дотроо тэмдэглэлийн дэвтэр бичиж явах үедээ ингээд асуултаа бичээд бодож явах явцад ерөнхийдөө айгүй ингэж бодлын ингээд орон зай тэлээд тэр асуултын талаар ерөнхийдөө хариултын тэр нэг юм орон зай үүсэж бодогддог. За нэг иймэрхүү байна. Тэгээд мэдээж ингээд өдөр болгон бичиж чадсангүй гэдэг ч юм уу гэх байдлаар өөртөө хатуу хандах хэрэггүй. Гэхдээ аль болох одоо ойр орхон бичиж ивэл илүү ингээд баярлаад өөртөө урамшаад өөртөө бас баярлах гоё идэг. Тэгээд ойрдоо одоо ойрын хугацаанд бичиж амжсангүй бичиж чадсангүй үнэхээр л амар завгүй байлаа гэж бас мэдээж бодогддог. Тэгээд ямар ч насны хүн үзэж бай. Ер нь бол бүх насны хүмүүст маш тохиромжтой аль болох эрт эхлүүлээд өөрийнхөө амьдралын ингээд нэгэн гоё хэсэг болгоод өгчих юм бол өөртөөгөө нэлээд гоё найзлаад өөрийгөө гоё хайрлах тэр орон зайг нь ерөнхийдөө би болгож өгнө гэж бодож байна. Би нөгөө таро мэргийн бичлэг хийгээл одоо хүмүүст одоо эсвэл одоо мэргийн уншлага хийж өгөхөд өөрийгөө хайрлах хайрын талаар айгүйх ярьж өгдөг эсвэл одоо зөвлөгөө өгдөг. Тэгээд хүмүүс бас өөрийгөө яаж илүү хайрлах вэ гэдэг тал дээр бас асуултууд хаяа асуудаг. Тэгээд миний бас өгдөг номер 1 зөвлөгөөний нэг бол ялцчгүй тэмдэглэл хөтлөх байдаг. Ер нь ямар ч асуудалтай хүн бай, ямар ч төрлийн хүн бай, тэмдэглэл хөтлөх бол яг хүн болгонд хэрэгтэй ийм universal гоё шийдэл, universal эмчилгээ, эдгэрэлтийн нэг юм түүл тэ арга барил. Тэгээд 100% recommend. За ингээд бичлэгээ дуусгая. Тэгээд баяртай амжилт хүсье.